За энд надад 6 төрлийн үл мэдэгдэхчтэй тэгштгэл байна. Та нар харин хичээлээ төр зогсоогоод үл мэдэгчдийг өөрөө олох гээд үзээрэй. Эхний үл мэдэгдэгч нь хоосон зураас байна. За энэ хоосон зураас хэд байх вэ? Асуултын тэмдгийн оронд юу байх вэ? Инээмсэглсэн нүүрний оронд бас юу байх вэ? А үсгээр тэмдэглэсэн зүйл юу байх вэ? Б болон од хэд байх вэ? За зогсоогоорой. Ингээд нэг нэгээр нь бодноо. Энэ тэнцэтгэл 3-ыг ямар нэгэн юмар үржүүлэхэд 12 гарна гэж байна. Тэгэхээр хэдүүлээ хэдийг 3-аар үржүүлэхээр 12 гардгийг бодцгоё. 3-1-ийн 3, 3-2-ийн 6, 3-3-ийн 9, 3-4-ийн 12. 3-4-ийн 12. Ингэхээр хоосон зураасны оронд 4 байх ёстой юм байна. 3-4-ийн 12. Одоо үүнийг бодъё. Ямар нэг юмыг буюу асуултын тэмдгийг 4-т хуваахад 6 гарна. Гэхдээ эн чинь үнэндээ асуултын тэмдгийг тэнцүү 4-ийг үржих нь 6 гэсэнтэй адилхан. Эсвэл 6-г үржих нь 4 гэсэн ч болно. Ямар ч ялгаагүй. 6-г үржих нь 4 чинь 4-ийг үржих нь 6 гэсэнтэй адилхан. За тэгээд 6-г үржих нь 4 нь хэд вэ? 6-1-ийн 6, 6-2-ийн 12, 6-3-ийн 18, 6-4-ийн 24. Энэ нь 24 байна. Тэгэхээр асуултын тэмдэг нь 24 байж таарах нэ. За энд харин 54 тэнцүү 9-ийг үржүүлэх нь инээмсэглсэн нүүр гэсэн байна. Тэгвэл 9-ийг хэдээр үржүүлвэл 54 гарах вэ? 9-ийн хүрдээ санан үүнийг олох гээд үзье дээ. 9-1-ийн 9, 9-2-ийн 18, 9-3-ийн 27 хардаа би 9-өөр нэмэгдүүлээд байгааз. 9-4-ийн 36, 9-5-ийн 45, 9-6-ийн 54 гараад ирлээ. 54 нь 9 ба 6-гийн үржвэр. 9-ийг үржих нь 6 нь 54 байна. Ингээд хэдүүлээ инээмсэглсэн нүүр нь 6-таа тэнцүү байх нь гэдгийг оллоо. Энэ инээмсэглсэн нүүрний оронд 6 байх юм бол тэгштгэл 100 гарна. 54 тэнцүү 9-ийг үржих нь 6. Одоо энэ дээд талын жишээг бодъё. 9 тэнцүү А-г хуваах нь 8 гэсэн тэнцэтгэл байна. Эн чинь А-г 8-д хуваахаар 9 гардаг гэсэн үг. Тэр чинь 9-8 нь А-тай тэнцүү байх ёстой гэсэнтэй адил үздэй. 9-ийг үржих нь 8 нь А гарах ёстой. Хэрэв А-г 8 бүлэг болговол бүлэг бүрт нь 9 байх нь. 9 зүйлтэй 8 бүлэг байхаар тэр зүйл нийт хичнээн юм байгаа нь гараад ирэндээ. 9-ийг үржих нь 8 тэгээд хэд вэ? 9-1-ийн 9. Уул нь бид 9-ийн хүрдийг энэ доор нийлээд гаргасан да. Үүнийг үргэлжлүүлчихье. 9-6-ийн 54, 9-7-ийн 63, 9-8-ийн 72. Ингээд 9-ийг үржих нь 8 нь 72 байна. Иймээс А нь 72 байх нэ. Хэрэв А нь 72 бол энэ тэнцэтгэл ийм болно. 9 тэнцүү 72-ыг хуваах нь 8. Яг зөв байна. 72-ыг 8-д хуваахаар 9, 9-ийг 8-д үржүүлэхээр 72 байна. За энд Б нь 20-ыг хуваах нь 5-тай тэнцүү. 20-ыг 5-д хуваахаар хэд вэ? Үүнийг олох хэд хэдэн арга байгаа. Тухайлбал үүнийг ерөөсөө л 5-ыг үржүүлэх нь Б нь тэнцүү 20 гэж бодож болно. 5-ыг хэдээр үржүүлвэл 20 гарах вэ? 5-1-ийн 5, 5-2-ийн 10, 5-3-ийн 15, 5-4-ийн 20, 5-4-ийн 20. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Б нь 4 байна гэсэн үг. Б нь тэнцүү 4 байна. Тэгээд энэ тэнцэтгэлийг ахин бичвэл 4 тэнцүү 20-ыг хуваах нь 5 болно. Яг зөв тэнцэтгэл. 20-ыг 5-д хуваахаар 4 гарна. Эсвэл 4 нь 20 ба 5-ын ногдор байна. Сүүлийн жишээ. Одыг 2-оор үржүүлэхээр 14 гарна гэж. Тэнцүү 14 гэж. Тэгэхээр хэдийг 2-оор үржүүлэхээр 14 гарах вэ? 2-ын хүрдээ харъя л да. 2-1-ийн 2, 4, 6, 8, 10, 12, 14. Ингээд 2-ыг хэдэн удаа үржүүлж байж 14 гарав? 1, 2, 3, 4, 5, 6, 7. 2-ыг үржих нь 7 нь 14. Ингээд тэнцэтгэл маань 7-г үржих нь 2 тэнцүү 14 боллоо. Энэ тэнцэтгэл зөв те? Тэгэхээр од маань 7 байх нь. Од тэнцүү 7.